За 16 дахь бодлого одоо 16. За 16 маань энэ их хөнгөстэй холбоотой бодлого байна. Шүрэг шулууны гэрчлэгийг бичих хэрэгтэй байна. За F1 F2 бол жижиг fx-ийн их функц. За тэгээд F1 x-ийг 1.6 цэгт шүргдэг шүргчийн тэгшлэл нь энэ байна гэж. За эндээс би юу гэсэн үг k-г гэдэг бол 7 гэсэн. K-г 7. За өөрөөр хэлбэл эндээс k-г 7 гэж яг энэ шүрэг шулууны тэгшлэл нь 7 гэдгээс 7 ч өнцгийн коэффициент шүү дээ шулууны. Өнцгийн коэффициент нь 7 гэдгээс юу гэсэн үг вэ? Тэр энэ шүрэг шулуун бол F1-ийн шүрэг шулуун. Тэгэхээр F1 их гэсэн учраас F1 штрих x тийм ээ? F1 штрих x. За эндээс яг F1 функцээс уламжлал аваад тэгээ энэ зэгт татсан гэж авч эндээс x нөл 1 байхгүй. Тэгэхээр эндээс F1 штрих 1 дээр хутгах нь өнцгийн коэффициент k буюу тэр нь 7 гэсэн. За бодлогын нөхцөлд өгөгдсөн ясаар бол F1 штрих 1 дээр хутгах нь 7 гэж ойлгож байна. F1 штрих 1 дээр хутгах нь 7 гэж ойлгож байна. За нөгөө талаас бас нэг юм байгаа. За энэ түрэнгээ орчих. За fx-ийн их функц нь f1 f2 том f1 том f2 функцуд учраас энэ нэг функцийн их функц хоорондоо ямар нэгэн тогтмол тоогоор ялгагдана. Өөрөөр хэлэх юм бол энэ юу гэсэн үг вэ? f2x уламжлал аваа тий. За уламжлал авахгүй энэ дэр ингэж f2 функц нь f1 функцээс ямар нэгэн тогтмол тоогоор ялгаатай байна. Ямар нэгэн тогтмол тоо c0-оор ялгаатай гэж үзье. За одоо тэгвэл эндээс би нэг юм авчи. f2 x функцийн нэг хасах 7 цэгт шүргэж байгаа шүрэг шулууны гэрчлэлийг бичих гэж байгаа. За эндээс бол тэгвэл би эндээс өнцгийн коэффициент k2-ыг олох хэрэгтэй болж таарна. k2 болох хэрэгтэй. За k2 гэдэг маань үндсэндээ бол ийм гэсэн үг л дээ. k2 гэдэг маань f2 штрих 1 гэсэн. За энд яг нэг хасах 7 буюу энэ x нөл 1 байгаа учраас энийг олох хэрэгтэй. Энийг олох хэрэгтэй. Нэг талаас. Нөгөө талаас түрүүний бичсэн энэ тогтмолоор нэг функцийн хоёр их функц нь зөвхөн тогтмол тоогоор ялгаатай байна гэдэг энэ чамраас яг хөөхтөр хоёр талаас нь уламжлал аваад хоёр талаас нь уламжлал авч f2 штрих x гэдэг бол тийм ээ f1 штрих x гэдэг юм. За тогтмол тооны уламжлалыг болно. За эндээс тэгвэл би цаашаа юу гэж бичиж болох вэ гэхээр f1 штрих одоо энэ x-ийн оронд 1 оруулж гэх юм бол яг f2 штрих 1 гэдэг бол f1 штрих 1 энэ хоёр тэнцүү бол. За өмнөх одоо энэ нөхцлөөсөр өгөгдсөн нөхцөл байж. Энэ өсөр f1 штрих 1 нь 7 гэсэн. f1 штрих за энэ бол f1 гэсэн юм гэсэн. f1 штрих 1 гэдэг маань 7 гэсэн. Эндээс энэ 7 юу тэнцүү болчих вэ? Манай олох гэж ирсэн юм k тэнцүү болоо. f2 штрих 1 f2 штрих 1 энэ чинь 7 тэнцүү боллоо гэдэг чинь. Энэ 7 боллоо гэдэг маань манай k2 маань 7 гэсэн үг болж байна. За тэгвэл бидний f2-д шүрэг шулууны гэрчлэл бичиж байгаа гэдэг маань y тэнцүү 7x нэмэх нь b болж байна. За энэ сул коэффициент b бол одоохондоо мэдэхгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан өнцгийн коэффициент k нь бол 7 тэнцүү гарчихсан. За тэгэхээр ингэ бичиж. За тэгээ одоо энэний нэг хасах 7 цэгт шүргэн гэхээр одоо яг үгээр нэг хасах 7 дайр гэсэн. Нэг хасах 7 энэ маань дайр гэсэн. За эндээс тэгвэл яг үгээр x нь 1 y нь хасах 7. Хасах 7 тэнцүү 7 үржих 1 нэмэх нь бэрээс. За энэс b тэнцүү өгөх үгээр энэ чинь 7-ын 7 ийш гарахад хас 14 боллоо гэсэн. b чинь хас 14 боллоо. За эндээс юу гэж болох вэ гэхээр y тэнцүү бидний олох ёстой энэ цэгт шүргэгч шулууны тэгшлэлийг олох гэсэн. За тэр олох ёстой юм маань 7x нэмэх нь b-ийн оронд хас 14. Тэгэхээр y тэнцүү 7x-ээс хасах нь 14 гэсэн энэ шулуун бол
бидний олох ёстой шулуун болж таарлаа. За эндээс y тэнцүү 7x хасах нь 14 буюу бидний олсон ёсоор d хариулт нь зөв байж таарлаа. D хариулт нь зөв байж таарлаа. За ингээд 16 дугаар бодлого бодогдлоо.